Yet continuing the old practice of paying tribute and taxes to nomads was increasingly at odds with Moscow's own self-image of sovereign Christian state. At least since 1470s, when Moscow's envoys were instructed to negotiate the reduction of traditional tribute to Kremlin Khan, Moscowite rulers engaged in a persistent effort to curtail and redefine nature of these payments. Russian envoys took the Crimea and Nogai were under instructions to offer fewer presents, to refuse endless demands for numerous and seemingly arbitrary customary tax, and to pay only those nobles who showed their loyalty to Moscow. Москвачуудын хувьд нүүдэлчдэд алба татвар төлдөг. Хуучин уламжлалаа үргэлжлүүлсээр байх нь одоо зарламын шашинтай улс мөртлөө энэ нүүдэлчдэд алба татвар байнга төлдөг нь маш хачирхалтай санагдуулж эхэлсэн. Ингээд хамгийн багадаа 1470-аад оноос эхлээд Москвагийн Кремлин хаан тусад илгээж байгаа элч нар уламжлалт татвар албын хэмжээг багасгахыг заавар тушаал тавьдаг болсон. Москвагийн удирдагч нар бол ийхүү өмнөд урдсан төрлийн татваруудыг төлөх, түүний утга агуулгыг шинээр тодорхойлох гэж урт удаан хугацаанд хичээж эхэлсэн. Москвагийн ногоон болоод Кремлин татвар руу илгээж байгаа элч нар аливаалх баг бэлэг үг. Эд төсгөлгүй шаардлага хүсэлтээс нь татгалзах. Маш бага татвар үг. Тэгээд зөвхөн Москвад өмнө ч хүмүүст бэлэг барих, алба барих. Тийм заавартай болсон. Moscow's attempt to change the nature of traditional relationship with nomads unleashed a flurry of protest on the other side. Writing Ivan IV, who admitted that he had sent whatever he happened to have had at hand, Nogai Beg smiled, lamented measly number of presents, and asked rhetorically, "How can we possibly divide what you are sending us?" In early 17th century, Nogais continued to complain that Russian envoys were bringing dry letters, that is, missives, unaccompanied by payments. Нүүдэлчдэд тогтоосон уламжлалт харилцаагаа өөрчлөх гэсэн Москвагийн олон янзын орлого бол аль талд нь асар богино хугацаанд дэгдэн үргэлжлэх хурц эсэргүүцлийг тогтоон хязгаарлаж чадахгүйсэн. Бага бүхний л өргөн байрлаа штэ гэсэн 4-р Иван Вангийн захидлын хариуд Ногоон Исмаил ноён чиний явуулсан юм жоох юмыг бид нар яаж хувааж хүрх юм бэ гэж. Ер нь 17 дугаар зууны ихэнх үед бол Оросын элч нарыг Ногоон нар Оросын элч нарын авч ирж байгаа энэ бичиг захидал бол хоосон цаас шаардсан төлбөр татварыг орхигдуулсан байна гэсэн гомдлыг байнга тавьдаг байсан. But when the items arriving from Moscow were few, the response of native nobles grew less courteous. Russian envoys were returning to Moscow with report that their refusal to accept the demands that they pay customary tax was inciting fury among local nobles, who assaulted and robbed them. In one such case, a Russian embassy to Nogais in 1557 chose to defend itself against a group of Nogais and opened fire with muskets and killing one and wounded 5 others. Insulted and furious, Yunus Mirza demanded that the embassy compensate him for loss of his men with 5 leaf sheep, or Russian goods worth 1,000 sheep. When Russians refused, he seized goods with 700 sheep. Such cases abounded, and abuse of Russian envoys was a matter of frequent discussion between two sides. In the end, complaints from Moscow were always met by same argument instead. They tried to take from envoys only what was due to them. Москвагаас илгээсэн бэлэг цөөхөн байвал орон нутгийн ноёдын хандлага харилцаа дийлдэг биш болдог. Ингээд Москвагийн элчнэр бол шаардсан эсвэл болон ёсны татвар албыг төлөх
төлхөөс татгалцснаас болж нутгийн ноёд маш ихээр хилгэнж Москвагийн элч нарыг дээрэмдсэн, довтлсон гэсэн мэдээг байнга өгдөг байсан. Ийм нэг жишээ бол 1557 онд ногой дэлгээсэн Оросын элч Бэлэг ногойн довтлогооноос өөрсдийгөө хамгаалахын тулд гал нээж нэг хүнийг алж 5 хүнийг шархтуулсан. Энэ үйл явдалд хилгэнсэн Юнус Мирза бол маш хилэнтэйгээр Москвагийн элч нар хороосон хүнийхээ оронд ор босгож төлбөр төлөх ёстой бөгөөд энэ нь 500 амт хонь эсвэл Оросын 1000 хоньны үнэтэй дүүцэх Оросын бараа бүтээгдэхүүнээр нөхөн төлбөр өгөх гэж шаардлага байсан. Ингээд Оросууд эсэргүүцэж татгалзахад нь 700 хоньны үнэтэй Оросын бараа бүтээгдэхүүнийг булаан авсан. Ийм тохиолдлууд бол Оросын элчнэр болоод орон нутгийн ноёдын хооронд байнгын хилэлцээр маргаан, мэдгэлцээ, зөрчил, эвлэрэл дагуулдаг. Ингээд эцэст нь бол бас Москва тал нутагт бас л адилхан шаардлага тавьж эхэлдэг бөгөөд өөрсдийнхөө дээрэмдүүлсэн, алуулсан хүмүүсийн нөхөн төлбөрийг өгөхийг шаардаж эхэлдэг. Тэгээд ер нь бол элч нараас орон нутгийн ноёд тэдэнд төлөх ёстой татвар албыг л булааж авдаг. While demands for payments didn't cease, arguments for them varied greatly. Some nobles choose to exhibit humility and ask for annuity because my people are starving and poor. Others demanded respect for the president and threatened their wrath if they were not honored, as their predecessors had been. The elders' brothers indignantly claimed a larger demand than was brought to their younger brothers. Some felt slighted and dishonored when their brothers received payment and they didn't, and some claimed their high rank and accordingly a higher amount of payment. Татвар төлбөр нэгсэн эцэг өсгөлгүй шаардлагатай зэрэгцэн олон янзын маргаан болдог. Зарим нь тэдний өлсөж байгаа өсгөлн дээр өгсөн ядуу хүмүүст жил бүрийн төлбөр төлөхийг хүсдэг бол зарим нь харин үл хүндэтгснийх нь хариуд тэднийг өг дээдстэй адилхан хүндэтгэлтэй хандахыг шаардаж илгэндэг. Зарим нь бол өндөр албан тушаалтай учраас эрх зэрэг хэрэгэмд нийцсэн өндөр төлбөр шаарддаг. Ингээд дүүд нь хэрвээ төрүүлээд төлчихсөн байвал ах нь үл хүндэтгсэн гэж эсэргүүцлээр илэрхийлдэг жишээ. Honor and shame, two central concepts in any pre-modern society, were intrinsically connected to distribution of payment and present in nomadic society. Traditionally, tribute and taxes were brought to court the ruler, while smaller gifts were given to important nobles. As the central authority among various nomadic people dissipated, tribute diminished or disappeared with it. Instead, other payments and presents began to play a more important role and were in increasing demand by independent and powerful nobles. Хүндэтгэл ичгүүр хэмээх хоёр ойлголт бол орчин үеэс өмнөх бүх нийгэмд байдаг. Харин нүүдэлчдийн дундын бол татварыг, бэлгийг хураах, тархаахтай шууд холбогдсон байдаг. Уламжлалтынхаа хувьд бол удирдагч нарын ордонд татвар бэлгийг хураагаад олон янзын ноёдод бэлэг болгон тарааж өгдөг юм чухал үүрэгтэй байсан. Олон янзын нүүдэлчин хүмүүсийн дунд эрх мэдлийн төв задарснаас татвар төлөх явдал улам багасж аажмааргүй болсон. Харин үүнийхний оронд олон янзын бие даасан хүчрхэг ноёдын өсөн нэмэгдэж байгаа шаардлагыг хангахын тулд тэдэнд бэлэг татвар болгож түгээн өгж байгаа шинэ үүрэг хэлбэрийг аажмаар олж